За сайн байцгаана уу. Бүгдэнд нь өглөө өдөр орой минь. Тэгээд энэ миний сувгт оруулж байгаа хоёр дахь бичлэг байгаа. Тэгээд миний хоёр дахь бичлэг ярьж өгч байгаа манхва бол Нана машин манхва байгаа. Тэр манхва маань яаж эхэлдэг вэ гэвэл агуу 10,000 уул мөрөмийн бэлтгэгч нарт хориглогдсон, харин чөтгөрийн шашны хувьд бол агуу газар гэх ийм уулан дотор нэгэн хүү шаргацсан байдлаар гүйж яваагаар эхэлдэг. Тэр хүү гэвч модны мөчөрд бүдрээд эргээ дээш харахад нэгэн улаан цэвтэй учир битүүлэг хүмүүс түүний дээрс хараа зогсож байдаг. Тэгтэл манай хүү та нар энэ бүгдийн ард байсан мэдтэй. Адгийн овшнууд хэлэгт нь улаан цэвтэй хүмүүстэй удаангүйгээр ядарсан байлгүй дээ. Чон залуу эзэнтэй ингэ хэлдэг. Тэгэхээр чон залуу эзэнтэй гэж манай гол дүрийг одоо ингэ ерөнхийдөө танилцуулж байгаа. Тэг ингээд чон гэхээр лүү зүгээр чулууна гэдэг удаа авчи. Чулууна залуу эзэнтэй дэндүү утсан болохоор чинь баг унтах төглөө залуу улаан хуцтай алуурчд хэлдэг. Би манай чулууна те би яах вэ? Ахиж гүйж чадахгүй нь. Яагаад ингэхэд байгаа юм? Надад ахтаймд орох бодол байхгүй, угаасаа боломжч байхгүй. Яагаад намайг алах гэж оролдоод байгаа юм гэж амар асуухтантай алуурч өөдсөн те. Таны ахтаймд орохоос болсон эсэх тулааны эрдэм муу байх эсэх хамаагүй та тэрийг мэдж байгаа байлгүй дээ залуу эзэнтэй алуурчд хэлдэг. Та боломжит өв залгамжлал байсаар байгаа цагт өөр арга алгадаа бидэнд амиа өг. Чулуунаа гэдэг. Дорд гаралтай хүүхэд байж болох ч ариун цус таны судсаар урсаж байгаа хойно зовлонгүй алнаа таныг. Дорд гаралт яаж ихийг минь доромжилж зүрхэлж байна гэж чулуунаа амар хэлдэг. Тэгээд намайг зовлонгүй алах бодлогүй байна. Бас эргүүлж толдохгүй өхнө гэж байхгүй би гэж өөрөө тэгэл. Гэсэн чинь нэг алуурчин те. Өө яадаг билээ. Жан харуул танд тулааны эрдэм зааж өгсөн юм уу гэж асуухтан чулуунаа харж ирсэн ахмад нь. Үгүй тэр юу хийж байгаагаа мэдэхгүй байна. Гэхдээ түүний ариун цус давмгайлж байгаа нь харагдж байна. Манай амар тулааны байрлал аваад зогсон гэдэг. Гэсэн чи ахмад нь те тулдшиж мэдэхгүй байж бууж өгөхөс татгалзаж байгаа чинь байгааг нь хараач болж байна. Ан улам сонирхолтой болох нь гэсэн үг гэл. Алуурчд бөөндөө алах гал түүнд дайрдаг. Эсвэл манай хүн шууд ингээл утгаараа амар олон чавцсан боловч нэгийг нь чондгүй. Тэнийг алуурчин шууд цэлимнийхээ ишээр нь шууд гаран дээр нь зогж хутхыг алдагдуулаад түүнийг шууд хоолоогоор нь боогоор дээш нь өргөдөг. Дуусчихсан уу гэл амар хараал. Гэсэн чи манай чон тэ чулуунаа араасаа нэг нуус утгаан гаргаж ирэл. Шууд тэрний доотлоош нь хоолоор дүрдэг боловч араас нь тэ давхар явдсан. Алуурчин болгоомжтой гэж хэлхийн давлуу шууд дүрж алдаг. Түүнийг харсан тэ алуурчд юу яаж бүгд амар гайхдаг ч боловч манай чулуунаа тэ хохин гэл амар инээдэг боловч нөгөө тэ алуурчд нь яаж бэлтгэлгүй нууц багийн гишүүнийг алж чадав төсөөлөөгүй залим их бидний хамгаалтыг сулруулв гэж бүгд амар гайхаад энэ хүү өхлөөр мэдрэ байж хурц байж чадж байгаа юм гайхалтай юм а түүнийг аль биесээр бэлтгэх юм бол ямар болохын төсөөлч чадахгүй байна гэж алуурчд хоорондоо тэгж яриад шууд нэгэнтэй чамайг хараал идэг гэл амар шууд алах гэж дайраал шууд доороос нь өвдөглөөл дээш нь харуулаад хөвтүүлээл эцэнд нь тэ шууд илдээ зоогоол тоглоом дууслаа гэдэг. Тэгэл манай хүн бүр амар хашгираал эцэндээ нүхтэй болох ямар байна да гэл гизэн дээр амар гიშгээл байж захтаа хараал идэг залмаан дуусчих шиг боллоо. Гэхдээ яаж ч нэгийг нь буулгаж авлаа гэд манай хүн тэгж байтал тий. Нөө алуурчтай илүү удаанаар тарчлааж алах болно гэл амар гизэн дээр нь тоолсон гიშгээл ихтэл гинт араас нь тий. Гинт нэг шар гэрэл шууд ингээл цагаан гэрэл цацарч ирээл шууд ингээ манай хүний дээр гიშгэж ирсэн шууд алуурч нэг ондог тэр алуурчнаас айлуу дээдэлтэйс юм үлдсэнгүй л дээ. Амир шууд цусан садраа шууд гал гараал хүүхдэг. Тэгээ нөө алуурчд юу дүнг сая юун цагаан гэрэл байсан бэ гэж амир гайхаал эргээд харахтан тий. Ингээ 21-р зууны хувцастай нэг хүн зогсч идэг. Өчр бүтүүлэг нэг хүн. Тэгэл нөө алуурчд нь тий тэр хачиг хувцлалт юу вэ гэж амар гайхаал. Гэсэн чинь манай тий үл мэддэг хүн дахиад нэгэн рүү шууд ингээл үл мэддэг цагаан гэрлэр шууд дайраал шууд дайрсныг ингээд алуурчны шууд устгаал тэр доорно алуурчд нь тий юу вэ гэж тэгсэн чинь манай хүн тий ирээдүгээс ирсэн хүмүүс шууд цагаан гэрэл цагаан аавар айлгаруулаад цахилгааны урдаас тий шууд манай чон дээр чулуунаа дээр очдог. Тэгсэн чи чулуунаараа дээр очихдоо шууд
алуурчтай Ахмадын алаад гэсэн чинь нэг ингээд те үлцэн алуурч те Мөрөмө мастер хүчрэг ки байсан юу болов яг яаваа гэж амар гайхал. Гэтэ яагаад ч тийм гайхалтай мастер энэ хүүхдэд туслах гэж хийсэн чинь тэр амьд үлдэх дэндүү те нөө манай чулуунаа те тэр амьд үлдэхэд дэндүү их тусаалдсан байна. Би үүргээ биелүүлсэн. Одоо өхрий гэж амар зүхтаасан чинь манай тэ 21-р зууны хүнтэй араас нь шууд гарнаасаа шууд гарын шууд цагаан болоод цэглгаан цэцрал шууд тэр хүний толгойн шууд тесрэл өгчдөг. Гэсэн чинь манай чулуунаа те өөдгийг харснаа гайхалтай. Тэгэл ингээл өгөх гэжсэн чинь нөгөө нэг ирээдүйс ирсэн те үл мэддэг хүн чинь хөөе хараад байгаарай. Миний язууртаа өвдөд цус алдаж өгөх гэж байж сэтгэл санаа ямар сайхан байх шиг байх чинь гэсэн чинь манай чулуунаа өвдөөдсээ амар гайхал. Тэр хин бэ? Юу яриад байгаа юм бол байна. Бас би минь хөрж байна гэж тэгэл амар дээш хараад би ингэж өгөх юм уу гэж гайхаадсэн. Нөгөө ирээдүйс үл мэддэг хүн чинь аль хэдийн олчихсон уу? Одоохондоо цаг алгаа. Эрт ирж үүнийг яаж ашиглахын зааж өгөх гэж байсан юм. Өссөн юмсан уулна гэл. Тэгэл нэг нууцлаг юм ардлынхаа хариманаас гаргаад ирдэг. Тэнгүүтээ гэхдээ таныг өгөхөөс өмнө хурдхан хэрэглэх хэрэгтэй байна гэж. Тэгжлээ шууд өчр бүтүүлэг тариа шууд чулуунагийн маань хүзрүү тарьдаг. За болчлоо гэж сүүгээ тарьж дуусан гутаа. За өвөг дээдс минь амжилтанд хүрээд үр хоочтой сайн үйл хийн гэж найдаж байгаа шүү гэж. Нөгөө өчр бүтүүлэг залуучин хэлчихэл. Эдгээр наана машинууд өндөр хөгжсөн болохоор ашиглахад асуудал гарахгүй байх. Өөрөө учрыг нь олчих нь байлгүй дээ гэж хэлээл. Өчр бүтүүлэг цагаан гэрэл цацруулаад шууд гинт шилжээд алгуулчтай хайш гэдэг юм мэдэхгүй. Гэсэн чинь манай чулуунаа тэр хачин залуу юу яриад байгаа юм болоо гэсэн чинь лоо дотор нь серверийн дугаар 034 45 32 58 93 өчр бүтээлэг тоогаа тэрээ сонсогдсон манай чулуунаа би толгой дотроо нэг хачин зүйл сонслоо гэсэн чинь Цека корпус 7 дугаар үеийн нано машин ашиглахад бэлэн боллоо гэж толгой дотроо сонсогдоод нано машины 1-р бүлэг эхэлдэг гэж.